Баянгорын дарга эрхэм гишүүдээ. Алсын харуу 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдлыг хангуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байгаа. Банкны салбарын нийт активийн хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Банкны системийн чанаргүй зээлийн төвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зорилгоор эргэцүүн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 13 банк 400 гаруй банк санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд зээлийн мэдээлэл санд иргэд аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа бөгөөд зээлийн мэдээлэл санд 1.6 сая иргэн 17 мянга гаруй аж ахуйн нэгж нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгдлийг хадгалж байна. Энэхүү их өгдлийн үр ашигтай ашиглах, зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчлэж буй хуулиар бүрэн зохицуулагдаагүй байна. Санхүүгийн үйлчлэгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж барьцаа хөрөнгөтэй зээлдэгчнэр хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга баттай иргэд аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг барьцаанд тулгуурлаж биш, их хөгжил дэвшил технологи ашиглан тогтоож уян хатан нөхцөлтөөр зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчлэгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын хуралд өргөн барьсан. Хуулийн төслөөр зээлдэгчийн зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал журам баталгаар шин зохицуул тусах зээлийн мэдээллийг зээлийн давлгаанд 6 жилээр тусах зохицуултыг 6 хүртэл болгож өөрчилсөн. Энэхүү хуулийн төслөөр дараах санхүү эдийн засгийн таатай боломжуудыг бий болгоно. Банк санхүүгийн салбарын үйлчлэгээний хүртээмж салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан уян хатан нөхцөлтөөр санхүүгийн үйлчлэгээг нэвтрүүлнэ. Зээлийн хүү буурах үндсэн суур нөхцөлийг бүрдүүлнэ. Зээлдэгч харж агсаалт гэх санхүүгийн ялыг арилгана. Банк санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг санхүүгийн тодорхой байдалд эерэг нөлөөлөлт авчирна. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент CGM-ийн цахим хаягт байршуулсан бөгөөд олон нийтээс тусгайлан санд ирээгүй. Иргэн аж ахуйн нэгжүүдийн банк санхүүгийн байгууллага бусдаас авсан зээлийн мэдээллийн бааз сүлжээг сайжруулах, зээлжих чадварт зэрэгэл тогтоох нэгдсэн аргачлал бий болгоно. Зээлдэгчийн мэдээллийг мэдээлэл санд тусган хугацаанд уян хатан тогтоох хуулийн төсөлтэй хамт авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан тул хэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхааралд хандуулсанд баярлалаа.